Үзэгчдээ гэрэл нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ нэвтрүүлэг болгоноороо танд цоошин зочдыг за бас цоошин сэдвүүдээр ярилцдаг байгаа. За ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж аваад та бас студид мөн зочилсонд маш их баярлалаа. Би ч гэсэн баяртай байна. Данаас төжидэрээ дана энэ сайхан хамт олонтой уулзаад ингээд сууж байгаадаа баяртай байна. Бас үзэгчд олон ч гэсэн өөрийнх тухай бас ярих. Зөвхөн өөрийнх биш, ерөөсөө зөвхөн амьдралын тухай ярих. Өөрийнх бодол санааг хуваалцахтай би бас баяртай байна. Маш их баярлалаа. Тэгээд таны нас өдөр хэд хүрж байна? Та өөрийнхөө талаар бас үзэгчдэд танилцуулаач. За би 1944 он 2 сарын 17-нд төрсөн. Одоо 72 нас. Зооглож байна. Тэгээд би бол Булган аймагт төрсөн гэлээ. Яг үндэ бол Булганыгаа би сайн мэддэггүй. Яагаад гэвэл манай аав ээж хоёр хоёулаа багш хүмүүсээс аав маань Захны хүн, ээж минь Төв аймгийн хүн байсан. Тэгээ хоёулаа Булганд очиж багшилж агаад тэгээд тэнцээ хоёулаа нийлээд тэгээд би гарсан гэсэн. Тэгээд намайг нэг ой 6 сартай байхад аав ээж маань хотод одоо шилжиж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо хотод хотын хүн. Хотын хүн ч гэж хэлэх хэцүү. Тэгээд хотод өссөн хүн. Зөв. Тэгэхээр та эхээс хэдүүлээ байв? Айлын том байсан юм байна тий? Би ерөөсөө айлын ганц. Ганц уу? Тий. Ээжээсээ бол би ганцаараа. Ааваасаа бол би гуруулаа. Аав маань манай сүүлд нэг 2 хүүхэд төрүүлсэн байгаа юм. Гэтэ нэг нь өнгөрцөн л дээ. Одоо нэг охин л байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө бол одоо хоёулаа л байгаа. Тэгвэл таны багнаас тэгвэл Улаанбаатар хотод яаль сургуульд өнгөрвөө? За сургууль гэхлээр бас сони юм. Би чинь аль сургуульд төгсөн надад? Их сургууль. Монголын их сургууль. Хүмүүсээ төгсөн тий. Тэгээ би гадаад ерөөсөө суралцж байгаагүй. Бас сайн төгт юм тий. Тэгээ та мөс төгсөөд шууд ажлын албадар гарсан уу? Эсвэл яг оюутан байхаасаа угаасаа хүмүүс чинь нэг хэлний ангийнхан чинь нэг цагийн ажил хийгээд явдаг штэ. Тэгээд тэр үедээ тийм байдгүй байсан. Зүгээр сургууль төгссөн хойно бол надад 3 сонголт байсан. Гадаад явдсан юм. Боловсролын яам. Тэгээ Мансамын 3. Замаг аавна гэсэн. Тэгсэн чинь боловсролын яам нөгөө өөрснөө хуваарлдаг давуу эрхтэйгээр бид нар гадаад харилцаанд авна гэд. Тэгээ гадаад харилцаанд авсан. Тэгээ боловсролын яамд 3 жил ажиллажсэн чинь нөгөө төв хорооноос дуудаад намайг. Тэгээд англи хэлчин сайдын яамдалчин юу орчуулагчаар ажиллагээд төрөвчг ажлыг хөлөөдөж өгөөгүй хаад намайг англи хэлчин сайдын яамд ажиллаа. Тэгээд тэнцээ ажиллаж байгаад л тэгэл дараа жуулчин тарсан. 7 настай байхад нэг өглөө аав минь намайг за хувцлаараа хоёулаа сургууль явна гэдэг юм байна. За шууд. Тий. Би цэцлэг мэслэгч явж байгаагүй. Хөвшөө ээжийн гар дээр өссөн. Тэгэл явсан чинь аав намайг нэг газар аваачаал нэг олон хүүхдүүдийн ард аваачаал зогсоочлоо. За. Тэгжээс нь л нөгөө хүүхдүүдийн араас энэ эдэрийг дагаад орлоо гэлээ. Тэгэл дагаад яваад орсон чинь орсон нэг партнуудын ард бүгдээрингийн суулгасан чинь нэг шар толгойдоо багш ороод ирдэг юм байна. Тэгсэн чинь намайг Орос сургуульд өгсөн байж. Зөв. Яагаад гэсэн гэхээр зэрэг тэр үед чинь хүүхдүүдээ нөгөө хавар бүртгүүлдэг байсан. Аав ээж хоёр маань жахан нөгөө ганц хүүхдтэй тэрийгээ яг нөгөө манай хөгшөө ээжэд даатгацсан. Тэгээд намайг бүртгүүлэх юм мартчихсан. Тэгээд тэнцэн сургууль дээр аваачаад нэгдүгээр сургуульд оруулах гэсэн чинь манайх бүртгэгдсэн хүүхдүүд авнаа гэхэлэр зэрэг аваачаад намайг Орос сургуульд өгчихсэн. Тэгээд би Орос сургуульд аачгүй нэг тийм хүн орж байлаа. Гинт нэг өдөр тий. Гинт нэг өдөр. Тэгэхэд Орос сургуулийн баг сургууль нь нэгдүгээр сургууль дээр байсан. Тэгээ нэгдүгээр сургууль төгсөөд дараа нь зөвлөлт холбоод улсын элчин сайдын яамны дэргэд одоо дипломатуудын тэгээ бас нэг одоо дарга нэлээд хүүхдүүд байдаг шиг байсан. Дандаа л машин тулсаж явдаг байсан. Тэнд 5 дугаар ангиас 8 дугаар анги хүртэл суралцсан. Танаа аав дарга байсан юм уу? Манай аав хотын гүйцэтгэх сахраны дарга байсан. Зөв. Тэгээд 8 дугаар анги хүртлээ би
яг орос хэлийг бол сурсан. Сурсан зүгээр анхаа ороод нэгдүгээр ангид байхдаа багш нэг юм хэлнэ би өөдөөс нь хараад ингээд сурчдаг гэсэн. Хоёр мөрөө авчаад. Хоёр мөрөө авчаад. Тэгээ миний хажууд нэг местний орос байсан. Коля гэд. Тэгэл тэр нөгөө хөгч надад орчуулж өгнө. Тэр чинь одоо би багаас орчуулагчтай хүн байсан. За. Ер нь таны баг нас тийм биш үү? Ерөөсөө амьдралаараа орчуулагч гэдэг нэртэй холбоотой л явсан юм. Тийм юм шиг байна л да. Тэр л намайг орчуулагч болсон шиг гээд одоо бодоод байхад. Та тэгээд ер нь мэрэгчлээ хизээ сонгоч боо? За мэрэгчлээ сонгох гэжтэй би ч одоо орос сургуульд төгсөөгүй намайг 13 настай байхад аав ээж хоёр маань салаад би хөгшөө ээжтэйгээ хоёулах нь асарсан юм. Тэгээ хөгшөө ээжигээ одоо тэжээх өөрийгөө тэжээхин тулд би сургуулиасаа гарсан юм. Тэгээд орон сургуульд төгссөн. Тэрнээс өмнө 8 дугаар ангид байхдаа энэ гадаад яамд Нантайшрын хамсран гэж нэг сайд байсан. Тэрний охинтой хамт би нэг партнд суун хоёулыг үерхэн. Тэгээд Сүрэн жугаан оюун гэж нэг охин байсан. Бид гурыг үерхэн. Тэгсэн чинь тэр Нантайшрын хамсрангаа нэг өдөр битэрийг суулгад тэднийх их нэг өрөөгөр дүүрэн номтой. Би тэр номон самт нь ороод төгчгчдэг байсан. Ерөөсөө номон самт. Тэгсэн чинь нэг удаа тэгж байна. Та хоёр англи хэл сурах уу гэж. Тэгэхээр хаана гэсэн чи их сургуульд гин. Бид нар чи 10 жил төгсөөгүй штэ гэсэн болно гэсэн. Тэгээд тэр ламсрангаа охиныгоо наттай хамт их сургуулийн 1-р курсэд 8 дугаар ангийн 2 дугаар хагас жилд байхдаа одоо 3 сар ч үдэ оруулаад тэгээ бид нар чинь одоо яаж ч өгчээсэн мэдэхгүй эхний семестрийн шалгалт өгөөд тэгээд 1-р курсээ 15 настай төгсөж ирсэн. Окей, ямар сайн юм бэ. Тэгэхээр ч одоо 10 жилийн сургуулийг бүр хайцсан гэсэн үг. Хайцсан гэсэн үг. Тэгээд сүүлд нь 2 дугаар курст ороод бид нэр сангийн аж ахуй явуулаагүй л дээ насан турш хүүхдүүд гээд 2 дугаар курст ороод явж исэн чинь гинтхэн одоо юу болсон байгаа 10 жил төгсөөгүй хүүхдүүд их сургуульд байна гээд бид нар сонсогч байсан стипендийн дээр авдаггүй байсан. Тэгээд 10 жилийн хүүхдүүд одоо их сургууль байгаа юм. Энэ бол одоо шудраг биш нэ дээр гэж хагаад бид тэрийг гаргачлаа. Тэгээд 2 дугаар курсын 1-р хагасаас нь хоёлаа гараад буцаад орос сургуульд яваад очив. Тэгээд орос сургуульд очиод гэхдээ анги алгасаагүй захирал дээр орсон гэсэн чинь захирал ангийн багшдуудад ангийн багш энэ хоёр сайн сурлагатай мөрөгчлөлөд явчихна гэд. Тэгээд шууд бид нар 9-р ангиас сургуульд ороод явж ирсэн. Тэгээд 9-р анги төгсөө тэгээд ээжсэн чинь ээжтэйгээ хөгшөө ээжигээ дижээхин тулд би сургуулиасаа гараад 16 настай комбинатад ажиллаад тэгээд орон 18 дугаар 10 жил гэж хэлсэн тэр үед. Комбинат ажилтрын комбинатын дэргэд. Тэрнийг төгссөн. Та тэгээ ажиллангаа тэгээ оройгоор сурчиж байгаа юм байна. Тий, ажиллангаа оройгоор сурч ирсэн. Тэгээд дараа нь надад юу дүтээсэн бэ гэхлээр би нөгөө орос сургуулийн монгол хэл заадаггүй. Тэгээд би нөгөө их сургуульд байхдаа бүх лекцнуудыг ерөөсөй бичиж чаддаггүй, ойлгодоггүй байсан. Шалгалтууд орсоор өгдөг байсан. Тийм болохоор надад ерөөсөй сонголт бол англи хэл байсан. Тэрийг л арай гайгүй болов уу гэж бодоод. Гэвч англи хэлд нь бол дандаа тийм гадаад яамны одоо том дарганы хүүхдүүд орчоод тэгээд намайг тооны ангид оруулцдаг байгаа. Оо за. Тэгээд тооны ангид оруулсан чинь би нэг 10 жил тоогоо схем яг ингээд схемт ороогүй дундуур нь халахж исэн болохоор зэрэг тоогоо дийлдэггүй. Тэгээ би сургуулаа хайчлаа. Тэгээ гудамжинд дэлгүүр хэсэж явж исэн чинь их сургуулийн захирал сэрмэдэг ч юм байсан юм. Манай ээжин багш. Тэр тааралдаад хөө чи юу хийж яваа гэдэг. Тэгэхээр би дуурсангүй гэсэн чинь чи яга сургуулаа хайцсан. Одоо натаа хамт явна. Тэгээд намайг аваачаад их сургуульд англи хэлний 2 дугаар курс шууд оруулсан. 1-р курсын төгссөн байгаа байсан. Тэгээд ямар сайхан учрлаа тий. Тэр одоо азтай л учралтай. Тэгээд бурхан бас намайг харж үтсэн л байна. Байх ёстой тий. Тийм би тэнийг явж хахад нь барьж аваад байсан. Тэгээд би англи хэлний орчуулагч болсон юм да. Тэгээд би нэг одоо нэг машинтай явж байгаад
их дэлгүүрийн өмнө манай элчингийн нарийн бичгийн нар машинаа зогсоохгүй юу. Тэгсэн чинь бүх машин дээшээ харж хат манер ухраад ийшээ харуулаад зогсоочгүй. За. Тэгсэн чинь нэг хасаг цагтаа гэдэг тэр ирээд ингээд ингэ оцолцолж хагаад Чи яах гэж машина зөв тавь гэхгүй гэсэн үү энэ юу гэж инглээ би машина зөв тавьж яана гэсэн чинь зөв тавь гэсэн чи юу гэсэн үг хөлөө мэдхгүй хамрыг нийшээ харуул гэж байгаа юм байл үү гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөг чинь би нэгнээндээ зогсон. Тэгэл болоо штэ. Тий хаашиж харсан яах. Тий хаашиж харсан яах би нэгнээндээ л зогсон штэ гэж гараа явсан чинь нэгээр цагдаач намайг ч юм уу хөрөнгөтнө. Бараг боол гэсэн үү. Тийм хөрөнгөтэй үзэл сурталтай чи миний хэлсийг зөв орчуулсан энэ хүндээ хэлж өгсөнгөө гэд. Тэгээ хараас нь амар мохоо орсоор хараасан байхгүй. Тэгсэн чинь тэр хүн чинь орс хэл мэдгүй гэсэн байхгүй. Тэгэл нөгөөдөг чинь ингээл бүр эндээс ихсүүл ингээл хамаг би ингээл час улаан болчвол дув дуга их дэлгүүрт очиод гарч ирээл. Тэгэл элчин дээр очиод гадаад яамд доот бич гэж. Тэгэл тэр тэнцэж байсан цагтаа намайг тэгж дамжсан гэл гадаад яамд доот. Шууд байх болсон юм шүү дээ. Ээжсэн тий. Гэрэлт амьд яриа. Би тэгээ таны амьдралын түүхээс бас нэг сонсож байхад нэг сонирхолтой түүх та яриад байсан шүү дээ. Эренбүүчийн нарт орчуулагч байсан гэдэг. Та яаж явж байгаа тэр хүмүүстэй уулзаад орчуулагч нь болчихвоо? Тэр бас өндөхөө. Би жуулчдаг үйлчлэх газар 6 жил ажилласан. Жуулчны орчуулагчаар. Тэгээ явж байхад бидэрт хавар бүхэн орчуулагч гээд одоо юу вэ? Хөтч орчуулагч семинар заадаг байсан. Семинар хийдэг. Тэгээ тэрүүн дээрээ бидэд зарим юм хориотой юмнууд хэлж өгдөг байсан. За нэгдүгээр бол хойзог Чингисийн тухай ярьж болохгүй. Өдөр чи хэдэн он мэлээ? Хэдэн оны үед ээ? Тэр чин 70 онд аа. За. 71 2 оны үед. Чингисийн тухай ярьж болохгүй. За тэгээд гэж тэгэл бас одоо янз бүрийн улс төрийн тийм одоо үсэг сурталын асуудлаар жуулчдаа маргаж болохгүй гэсэн тийм юм яриадаг байсан. Тэгээд жуулчдаа явж явахад надад хэцүү юм юу байдаг гэсэн хэлээзэг манай аав ээж ерөөсө бурхан гүйцэлтэй. Манай хөвшөө ээж бас бурхан гэж мэдэхгүй. Нөгөөдөл ч аваачаал гандан давээ чинь Зануусрын хүмүүсээ давж чинь, шошны хүмүүсээ давж чинь. Тэгээд тэрэндээ тайлбарлаж чадахгүй. Хожоо гацчихлээ. Тэгээд би ерөөсөө энэ буддизмын юуг онлыг одоо их олж үзэхээс гэж айгүй сонирхдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь миний их сургуулийн багш Насгидэрж гэж хүн байсан. Тэр шашны дээр сургуульд байсан. Би багшаас та надад нэг ном олж өгөөч гэсэн чинь Монголд ном байдгүй гинэ. Тэгээ Орос дээр надад нэгэн брошюр авч өгсөн. Тэгээд би ерөөсөө энэ мэдмээ санагдаад л тийм ээ. Бүхний тухай одоо энэ юу гэдэг юм бол буддизм гэж юу гэдэг юм бол гэдгийг сонирхоод тэгэл явж идэг байсан. Тэгтээ би бол одоо тийм гүнзгий мэддэг байсан л да. Нэг өдөр манай ээж ах чи над нэг орчуулагч гэдэг өгөөч. Энд чи нэг Франц римбүч ирсэн байна гэдэг юм байна. Франц римбүч. Франц хүн. Францад төрсэн Франц хүн. Тэгтээ римбүчи хүн. Тэгээд тэр үед тэр римбүчи чинь Малайзд байсан баха. Тэгээд Малайз суужсэн. Тэгээд ахтай хамт очиод тэр хүнтэй орчуулга хийлээ. 27 настай жижигхэн залуу байсан. Бүр залуу хүн тийм. Тэгээд тэр залуу ахын хэлсэн юмнуудыг хэлээл нөгөөдхийн дэмжүүлээд ингээд орчлоод тэгээд надад айгүй сонирхолтой санагдахгүй. Энэ одоо яагаад тэр хүн чинь ингээд мэргэлдэг хүн байсан. Тэгэл одоо энэ яаж ингэж яадаг юм бэ гэж яагаал. Тэгээд тэр хүн намайг надад нэг удаа тэгсэн байхгүй юу. Та надад нэг орчуулга хийж өгөөч би нэг айл орчмоор байна гэж дахиад уцдаггүй юу. Тэгэхээр очлоо. За одоо нэний хийгээд яг нэг том дарганд очлоо. Тэгээ нөгөө хүний чинь дагаад би айлуудаар ингээд яваад айлууд чинь ураад л нөгөө ном хуруулна барин гэлээд байсан шүү. Тэгэл явдаг байсан. Тэгжсэн чинь тэгжид би анх тэр римбүчтэй уулзсан юм да. Тэгээд дараа нь Ганчарын римбүч гэж нэг Италид байдаг нэг римбүч ирсэн. Энд чи уламж зэмчилгээний тухай конференц хийж. Тэгээд тэрний орчуулган дээр бас байсан. Тэгээ байжсэн чинь
шашны дэд сургууль дээр нэг римпүчи ерөөсө орчуулагч байхгүй. Ганцаархнаа ахаа хөргөж тэрүүнтэй туслаач гэж римпүч шигдэхгүй юу. Тэгээ очисон чинь Панчатар римпүчи гэж хүн байсан. За. Тэр хүнийг Далай Лама энэчи анх ирээд ном тавьчаад за би одоо цаг хугацаанд тийм ээ бүх юм хэлж чадахгүй тийм болохоор та нар сонсоогүй мэдэх сонирхол мэдэхгүй юмнуудаа бол энэ римпүчигээс асуугаа гэд хэлж исэн гинлээ би тэр юун дээр нь байгаагүй л те. Тэгээд би тэр римпүчид орчуулагч хийгээд 1992 оноос 2002 он хүртэл зүгээр чөлөө цагаараа ажиллаа хийнгүүтээ тэгж орчуулга хийдэг байсан. Тэгээ бид нар чинь тэр үед чинь дөнгөж яг юу яаж исэн арчил эхэлж исэн үе энэ тэндгүү сүм хийдвэн энэ тэндгүү нөгөө тэнийг арамнайл нэгээд хөдөө гадаа явна. Тэгээд Эрдэнэ зуудч очиж одоо нөө залуу амнарт хичээл заана гэдэл яана. Тэгээд тэр бүхнийг би орчуулдаг байсан. Тэгж яагаад л одоо тэр римпүчинтэй танилцсан. Гэхдээ тэр үед яагаад ч юм бэ? Би тэр ажиллаж явах үед бол маш их айцтай байдаг байсан. Их айцтай. Тэгээд одоо тэр римпүчи чинь хувилгааны одоо нөгөө юуны дээр суун хамбын дээр суун яг ингээ бурхны өмнө тэгээд л яахлаа чинь би одоо орчуулахын тулд хажууд нь очиж зогсон бас тий тэгэхээр зөвл за одоо би одоо нөгөө нүглээ хийж байгаа болов одоо тэгэл би болохоо байх тэгэл үнэхээр их айцтай байдаг байсан тий тэгээд одоо би хойд насандаа нэг одоо шаргалж болоод төлчихсөн чинь намайг нэг ишгээд алчих шин болов гэсэн тиймэрхүү бодлоо айгүйхэд тийм л айцтай байдаг байсан тэгэл 10 жил ажилласан да римпүчин дэртэй. Зөв. Гэрэлт амьд яриа. Үнэхээр сонирхолтой юм аа. Тэгээд та одоо бол Есүс Христэд итгэдэг тий. Яаж явж байгаа зүгээр нь бас энэ Есүс Христийн талаар сонсч өг. Бага насндаа бол яг хөө тэр орос хүмүүсийг дуурайж жоохон загалмайлд байсан гэсэн шүү дээ. Ингээд нэг орсууд чинь гараараа нэг юм загалмайлд байдаг шүү дээ. Тэгээ би нэг гадаадд явж байхдаа Дамаа Европ орнууд бол зочид буудлуудад яг орны хажууд нэг төмбөч өгөөд тэнд нь дандаа Библи байдаг байсан. Тэгээ тэр Библийг би унших гэж оролдог байсан англи дээр. Тэрээс ойлгодгүй. Харин тэр сургаалт өгсөн нь бол би их сонирхдаг байсан. Зарим нь ойлгоод зарим нь сонирхоод тэгээд уншдаг байсан. Нэгдүгээр хоёрдугаарт тэр Панчатар римпүчи өөрөө Ирландд амьдардаг хүн. Тэгээд Христийн одоо юу сүмүүттэй хамтарч ажилладаг байсан шиг байлээ. Тэгээд тэр римпүчтэй хамт Америкийн, Ирландын, Английн улсад ирдэг байсан. Тэгээд Панчатар римпүчи тэр шашны дэд сургууль дээр одоо лекц уншдаг оюутнуудад амаа. Тэгээд нөгөө асуулт хариулт гэж явахлаар зөв оюутнуудаа их асуул л да. Тэгээд зарим нь тэгдэг. Би одоо аль шашин зөв гэж ойлгох вэ? Одоо Христийн гайл дэхээ, одоо лалах гайл дэхээ, буддик гайл дэхээ аль нь гэж зөв ойлгохгүй. Тэгээд тэгтэн би тэрийг тэр асуултыг римпүчид орчуулж өгөхөд римпүчи надад юу гэдэг байсан гэвэл Христийн тухай мэдхгүйгээр хамаагүй ярьж болохгүй шүү гэж надад тэгдэг байсан. Тэгэл би гахал өнгөрдөг байсан. Гэтэ би 10 жил ламнартаа орчуулгаагээд явахдаа бол надад юу ойлгогдсон бэ гэхлээр зэрэг зүгээр нэг сохор одоо шүсэглэг гэдгийг юу сайн ойлгож авсан. Сүсэг тий. Одоо ингээд айлууд дээр римпүчиг давуулаад очихлоор зэрэг очиад ийж байгаа. За та нар буддаг мэдэх үү гэсэн. Мэднэ гэж байгаа. Хээ юм гэсэн. Бурхан багш. За тэгээд та ямар ном уншдаг вэ? Дуурахгүй. Ямар тарин мэддэггүй, мэдэхгүй. За зарим нь яг нэг дархийн тарин яаж байгаа. Наа тарин чи юу гэж байгаа мэдэхгүй. Надад төвдөлтэй юм чинь. Тэгээд тэр римпүч тэгдэг байсан. Та нар шүтэж байгаа юм ойлгож шүтэх хэрэгтэй. Тэр чинь ингэж байгаа маа тэгж байгаа маа гэж тайвардаг байсан. Тэгтэн манайхан тэрийг нэрээсээ хайхгүй. Зүгээр тэгээ римпүчгээс чинь
зүгээр нэг юм аж сав нь гараа хөрчүүл одоо болчих гээд байгаа юм шиг. шиг. Болчих гээд байгаа юм шиг тэгээд ирсэн. Тэгж надад нэг тэр нэг судалдаг. Нөгөө талаар би ганданд нэг тэр Римбучийн ном уншаад би тэр энэ англиас орчуулж байгаа шүү дээ. Тэр чинь англиар хийж байгаа. Орчуулад тэгээд дараа нэг Римбучигаас улсууд ингээ занга манга аваад ингээ явахдаа над тэр хүмүүс ирээд баярлалаа энэ төр гэж тэгжээсэ. Тэсэн нэг лам хувцастай хүн надад ирээд тэр орчин басна. Гэсэн чинь танд их баярлалаа. Та их сайхан орчуулсан. Тад юу төвтэй хаана ингэж сурсан юм бэ гэсэн. Би одоо чихэндээ итгээгүй. Лам хүн тийм ээ. Англиар яриад англиас орчуулж яхад тэгж асуухлаа гайхсан. Тэгээ би Римбуч дийсэн. Надад нэг лам тэгж хэлсэн гэсэн чинь тийм үү гэдэг Римбуч бас гайхаад байсан. Тэгээ би тэрнээс юу гэж ойлгосон бэ гэхээр энэ бүх төвд юмнуудыг бол үнэндээ хөөрхөн юм. Манай хүмүүс ойлгохгүй тийм. Манай аав ээж шүтж явсан ингэжлэх хэвээр юм гээд нэгдгэж яадаг. Хоёрдугаар хүн бэлэнчлэх сэтгэлгээтэй болохлээр зэрэг тийм ээ. Зүгээр нэг хэдэн төгрөг төлчгөөд ном уншуулчаад өөрөө юу ч хийгээд хамаагүй явж гэж ойлгодог. Тэгээ тэр нь тэднэрс одоо тийм болчихж байгаа юм шиг санагддаг байсан байхгүй юу гэдгийг би ойлгож авсан. 3 дугаарт 2003 онд миний нүүр ингээд татчихлаа. Тэгээ би эмнэлэгт хэвтлээ. Тэгээ тэр Римбучинд би 10 жил үйлчлэхэд хүн бүхэн та ямар буянтай хүн бэ? Дандаа л Римбучинээр үйлчлж яхаа та гом буянтай хүн мал гэдэг байсан. Тэгээ би тэр эмнэлэгт хэвтээд гарч ирсэн чинь тэр Римбучигийн нэг шав нэг төвдлэн байдаг. Тэр хэлээ надаар. Тэгээ би ингээд яачлаа гэдгсэн чинь би танд нэг юм сунж мөргөдөг юу хийж хөөгнэ. Давцсан. За. Тэгэхээр чи би яахан дөрвөөч гэсэн чи та сунж мөрөхгүй нүглээ намжлахгүй гэнэ. Тэгэхээр би гоо та нар ч наа буянтай гэдэл 10 хэдэн жил гэж ярьсан. Одоо хэдийдээ би нүгэл хийсэн юм. Тэгсэн чи таны одоо хэдийн үеийн ч өмнөх юмдээ дээр одоо энэ насны тэрний урд насны ч одоо нүгэл одоо гардаг юм гэсэн. Тэр нүглээ чинь тэгвэл ерөөсөө салдгүй юм биш үү гэсэн би. Тэгээд би боцсон байхгүй. Тэгээд тэр нүглээ чинь салдгүй юм бол би ямар хэрэгтэй гэж тэр одоо энд явж байгаа юм тий. Тэгэл тэр хүмүүс нүгэлтэй юм. Би дээдэг л та хүн нүгэлтэй гэж нүгэлтэй. Гэхдээ тэр чинь үргэлж тэр нүглийг яваад ийн гэж байж болохгүй салахгүйгээр тий салахгүйгээр тэгэд тэр үед би нэг миний сэтгэлд нэг сони юм эвгүй юм орсон. Тэгэд би манай нэг хүргэн надаа Кинг Джеймсийн Библийг авчирч өгсөн. Би тэр Библийг уншаад ойлгохгүй тэгсэн мөртөөсөө би нэг сүмд явж үзье гэж санагдаад. Тэгээд тэр үед тэр нэг мишнер ирээд харилж одоо энэ чуулган маань анх байгуулагдаад байсан. Хэдэн онд юм бэ? 2001 онд байгуулагдсан. Би тэгээд 2001-ээс 2003 онд ч юм сүм байгуулагдаад хахад би хүүхдүүдтэй хамт заримдаа кемпинг төрд нь явчихна. Заримдаа сүмд нь очсон. Тэгтээ би завгүй хөөнгөл Римбучинд ажиллаж яваад гисэн байхгүй юу? За. Тэгээ 2003 онд би сүмд ирсэн очигээл тэгэл номлон төртөн суугаад тэгээд Библийг жаахан ойлгож эхлээд тэгэл ерөөсөө би тэтгэвртэй гараад тэгэл одоо тэр цуглаандаа очиод тэгэл манайх чинь нөгөө Христэд итгэсэн юм. тэр үед чинь нөгөө юу янз бүрийн гарын авлага юу энэ байдгүй байсан. Тэгэл юм орчуулад л тэгж хэлсэн да. Та юу н багаасаа ингэ сонсоод ирсэн их дайчин хөхтэй гэж тийм ээ. Та өөрийнхөө нэг зан чанарыг тодорхойлооч. Дайчин гэж юу хаад мэдхгүй би намайг баг байхад бол их тогтворгүй хөвтлөгдөг байсан. Одоо тийм тогтворгүй ерөөсөө нэг газараа суудгүй. Тэгэл ингээл нэг тийм үргэлж дотроос тийм оргилсон тийм л хөвгт гэдэг байсан. Одоо ч гэсэн би 70 гарсан хойно нэг газар удаан суухдаггүй. Үгүй харин тий таныг одоо ийш тийш явдаг гэхлээр бүр гайхаад ах юм. Та юу хэдэн орноор явв? Хэдэн орноор явв? 24 юм уу тагаа юм байсан тоглоогүй. Бас их биш шүү. Суугаад ахаа. Тэгээс чаддгүй би нэг дараа нэг 5-6 сар суучих юм бол тэгээд тийшээ явмаар хөдөөч гармаар хаашаа нэг л тийшээ явмаар санагдаад байдаг байхгүй.
Өстой сонирхолтой юм. Тэгээ манай ээж намайг тэнүүлчний одон төрсөн гэдгийгсэн. Одоо тэгэж хэлхээс чи яах вэ? Тий. Гэрэлт амьд яриа. Ер нь энэ тэр орноор явж хахад та одоо ингээд Христ итгэдэг хүн. Тэг өмнө нь буддийн шашнтнуудтай ажиллаж исэн. Тэг ерөнхийдөө ийм мэдээж нөгөө янз бүрийн шашинтай улсуудаар явж лээсэн баг та. Тэгээд яг тэр шашин яг хүний нөгөө итгэх итгэлээр дамжуулаад ч юм уу энэ улс орны хөгжлийг анзаарэгдэж байна уу тий? Анзаарагдана. Үнэхээр анзаарагдана. Европын орнуудад ингээд очихд бол одоо Америкт энэ төргээд очихд бол үнэхээр тэдний улс орны хөгжлөөс ерөөсөө улс орны хөгжил гэдэг чинь хүнийхээ хөгжлөөс шалтгаална шүү дээ. Тэр улс орны ард түмэн тийм ээ ямар хөгжилтэй байна уу? Ямар үзэл бодолтой байна уу? Тэрнээс ч болж одоо улс орн маань хэр зэрэг хөгжих үү гэдэг шалтгаална. Тийм болохоор зэрэг тэд нар үл их өөдрөг үзэлтэй. Их одоо итгэлтэй, хариуцлагатай тийм байдаг. Жишээлбэл одоо би ч нэг гадаадынханд орчуулгыг л ингээл явж хаад Америкч чинь хүнтэй их мэдлдэг шүү дээ. Өдөрт хэд мэдлдэг шүү дээ. Манай монголчууд гэдэг ямар хачин өглөө натаа мэдсэн биш одоо дахиад мэдлээ. Яага мэдлээд байгаа баг ууралдаг үстэй. Өглөө намайг тарайгүй багтаа энэ гэдэг байхгүй юу? Тэр тэрвэнтэй биш байхгүй. Тэр чинь хүн хүндэтгэж байгаа нэг шалтгаан. Хүн мэдлэнэ гэдэг чинь ягаад гэвэл тэр чинь өөрөө ч хүн тэр ч хүн хүн гэж одоо харж байгаа тийм ээ. Хүнийг хүндэлж байгаа. Тэгээд хүнийг хайрлаж байгаа таны санаа тавьж байгаа байдаг байхгүй. Одоо санаа тавьж байгаа тийм шалтгаан байдаг. Тэгээд Америкт бол би ихэнх үед сүмүүдээр явдаг. Тэгээ сүмүүдээр явж байхад тэр сүмд явж байгаа хүмүүсийг харахад бол үнэхээр тэд нар ингээд нэг юм амар жаргалтай харагддаг. Нэг л өөр шүү. Амар нэг л өөр. Жаргалтай. Ерөөсөө Христ итгэсэн хүний гонхорол, гониг зовлон ч гэсэн өөр байдаг. Зовлон дахтаа өөр байдаг. Яагаад гэвэл итгэх найдах юм байдаг. Яагаад гэвэл Бурхны хайр гэдэгт итгэдэг. Бурхан түн тусна гэдэгт найддаг. Тэгээд тэр итгэлдээ өөрөө бат итгэлтэй байдаг болохоор зэрэг одоо хүм өөрдөг заавал нэг тийм сайхан эерэг юу гарч ирдэг. Би бол одоо жишээл хүүгээ 39-тэй байхад нь гинт алдсан. Тэгээ одоо ингээд ерөөсөө хүмүүсийг харж байхад бол хүмүүс айгүй гондог. Мэдээж яриг надад гонигтай байсан. Гэхдээ би өвгөө юу төрсөлж исэн гэхэлэр зэрэг миний хүү өхөөгүй. Миний хүү амьд байгаа. Тэнгэрийн оронд байгаа. Тэнгэрээс намайг харж байгаа. Тийм болохоор зэрэг би нүд хүү дээрээ очино. Хүүтэйгээ мөнхийн үгэд хамт байна гэсэн тийм итгэлтэй байсан болоод тэр гонгийг тэр юуг бол дээр бол хүмүүс намайг хараад энэ жахан мангар аваа байх гэж бодсон байж магадгүй. Гэхдээ итгэж хүмүүс л тэгж харахгүй л дээ мэдээч хэрэг. Энэ бол төр зүрийн тийм. Энэ бол төр зүрийн юм. Итгэдэг одоо хүмүүс бол үнэхээр үр салж байгаа юм чи яах юм. Тийм биз дээ. Тийм. Хизээш одоо дахиж уулзахгүй гэдэг чинь бол тэр итгэлгүй хүмүүс л байгаа шүү дээ. Бид нар бол нэгэн цагт те. Би одоо ээжээсээ 4 сар алдсан. Ээжигээ алдахад бол миний ээж бол 93 настай аврагдсан. Христийн хүлээжсээр оршуулсан. Тэгээд энэ дээрээ бол би бужсэн. Би одоо мөд ээжийнхээ хонос очино. Ээж дүү хоёр дээр очино. Тэгээд миний ээж ямар ч исэн муухай газар очиагүй. Тэр сайхан газар очисон байгаад гэсэн тийм итгэлтэй байсан. За. Тэгээд хоёулаа хэсэг завсарлаад тэгээд ярилцлага үргэлжлүүлээ. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг танд хүрж байгаа дараагийн дугаараар бүгдээр ярилцлага үргэлжлүүлээ.